I'm from Mongolia. Mongolia? Mongolistan. Oh, Mongolia. That's perfect. That's perfect. Тэгэхээр бид нэр Туркийн Каппадокиагаас гараад алдарт Анталиар өдлөө. Анталиа 4 шөнө хонсны дараа Истанбул буцаж ирээд дахиад 2 шөнө хонох байгаа. Ингээд нийт 10 өдрийн влогийн 2 дугаар дугаар. Ер нь бол сүүлийн дугаараа та бүхэнд хүргэж байна. Том улс гэнэс Google харилцуулах боломжтой байна. За хоёр дахь өрөөний нэн. За энэ давхуудаа уяашруулаа. За ийшээ явуулсан уу? Тэгэхээр ингээд үүсгэж байна. За өөрөөр явуулсан зорьсон газар хүрээд ирчлээ. Анталиагийн апартаментаар хүрээд ирчлээ. Манайх болохоор Old Town гэдэг газарт байршдаг. Тэгээ бид хэд хүмүүсээ буучаад усанд орчоод ингээд хуцмуцаа угаачаад тэгээ сайхан тухлаад орой болоо итгэхээр гарах гээд хүлээж байна. Тэгээд манай орсууд маань болохоор яг одоо энэ миний ард харагдаж байгаа шиг ингээд далаа ингээд тэр чигт нь харагддаг. Тэгээд 2 өрөө 3 өрөөнөөс далаа ингээд харагддаг. Үнэхээр нэг тийм итгэмээргүй мөрөөдлийн өрөө. Гэхдээ энэ өрөө маань яг хуу энэ дотроо бол харьцангуй нэг жоохон үдээд өрөөд орж байгаа. Гэхдээ яг манай монголчууд болохоор тэгдэж штэ ингээд 4 удаа ч юм уу 5 удаа зуршуулд ороод нэг тийм 5 дахь хайраад хайгаад хамаг юм ингээд бэлнээр нэгээр үйлчлүүлэх гээд ээл нэг зуршууд дотроо ингээд хэрэглээл тэр пул мөл дотроо ордог. Тиймэрхүү аялал бол ерөөсөө бол биш аа. Тэгэхээр бид нар ямар ч одоо ингээд сайхан хоолндоо гарч чаа тэгээд хоолоо тэгээд ямар ч гарч байгаа л нэг газар хоолндоо тэгэхээр хоолн дээр уулзсан. Та хоёрын влог шиг л харагдчих шүү дээ. Another guy looking for the perfect lover, the kind of love we only see in a novel. I wasn't waiting for some shiny unicorn. I've nothing, I've her all and then you don't. But all of a sudden you're the hero of my story. I celebrate the love and only stole me glory. I still remember the way this whole thing started. I was walking down the city feeling down and broken hearted. Then I guess all roads lead to Rome. A fool from collision on my way home. I cut a corner, down we hit and crash. The crash has been the first and hasn't been the last, 'cause it's a different kind of love from any other old school dating is the boat. We are explorers, it's a different kind of love. And everyone is looking like we crazy people just escape from love. Анталиагийн Old Town бол яг л эртний Европ. Аргагүй л дээ. Угаасаа Ромтой холбоотой газар. Өөрөө баруун Европ явж үзэж байгаагүй ч энэ нэг тийм хүүхд байхын кинон дээрээс хардаг байсан. Европын төвтөр яг тэр чигтэй байсан. Хэрв таны Шенгений виз гарахгүй бол эндээс Европыг гоё үзэж болох юм байлээ шүү. Энэ өдөртөө булан ирэх болгоно л стори хиймээр газрууд. Харин шүн болонгууд хүүхдийн зоолчтой байлээ. Гэхдээ ер нь аялын турш Анталиад амьдрал хамгийн тохиромжтой юм санагдсан. Уур амьсгал нь халуун дулаан гоё, хааж зүгцлэндээ байлга байгальтай. Далаатай ойрхон өглөө болон гарч өгөө тохиромжтой. Эм ороход газар байхгүй айгүй амар. Турк өөрөө ч өртөг ямтган болохоор зайнаас ажил 3 сар ч юм байвал харамсгааргүй байх. Нэрээ та хэд маань гадаад аялал хийхээс өмнө даатгалаа хамрагддаг. Миний бол ихэнх хийгээ сураагүй байх. Гэхдээ гадаад гинт хулгаад юм аалдах, осол орох, бие муудах, эсвэл ковид тусах гэх мэт зүйл бол яах вэ? Мөнгө шахахгүй сэтгэл санаач үг болох байх. Харийн оронд энэ нөхцөл орсон ч өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Бид нэр агуулаа даатгалаад Турк явсан. 24-д олоод хөргөн шуурхай үйлчлэг үзүүлдэг болохоор өө яна Монгол шөнө олж байгаа гэж санаа зовх хэрэггүй байдаг юм байлаа. Дээрээс нь үйлчлэг нь үнэхээр сайн болохоор танд хүчтэй санал болгомоор байна. Та доорх линкээр агуулаагийн бүтээгдэхүүн үйлчлэг сонирхож даатгалах боломжтой байгаа шүү. Ингээ бид нар маргааш алдарт Памукали гэдэг газар л байх ч байна. Өглөө 4-ээс ирэх болохоор одоо эрт шиг унтах болохгүй. За ингээд ямар ч цаа маргааш үлээ уулзсан.
Could be your alpha, could be your Romeo. Tell them boys back up, I ain't going nowhere. I'ma find it back up, put it on your story so all your friends see it, everyone can see it. За манай хоёр бро маань одоо ажлаа тараад цагаан чийлэх гэж хэлсэн юм шиг байна тий. Офсер офстай. За. Ах тий. Захаа шүү. За манай ахвал эхнэрийнхээ зургийг авч өгөөстэй. Манай ихнэр бас зураг авах сурцсан. За ингээд дэшегээ гарсан чинь ийм олон үнэтэй. Яг ч суушаа гэдэг юм байна. Тэрэ их тууг нэрээд зүгээр дээ. Бид нар одоо ингээд 11 сая үдсэн. 11 сая үдсэн чинь хүн бол ихээр шахаж нөө хүнээс өөр их юм уу. Тэгэхээр энэ дээлласаа машинтайгаа шууд ирэх гэсэн байдаг. Тэгээд энэ системээр амар хөдөө болохоос ш. Доотлоос өөрсдөө ахлаж ирдэг гэсэн хамаагүй гоё чийл байт юм ээ. Ямар байна? Төрөүний газараас буцсандаа Google Map дээр олоод ийш өрөөд ирсэн. Хүн ихтэй аягүй сонин цэв цэгэр ус гарахаар цаанаасаа л инээ тодроод байдсан. Тэгсэн чи юм хамаг хаалаа. Энэ бүр хүн байхгүй хамаагүй гоё юм чинь. Иймэрхүү аяллаа хамгийн гоё хэсэг бол сансруу ийм үзэлтний газруудыг олох авал юм уу даач гэж бодогдоо. Exactly what I'm looking for. And as we grow, I'll keep running till I can no more. You'll always be the one I want at midnight. You'll always steal my breath away. You'll always be my heart, my life, every second, every day. Аль дээр дартсан охи? Хаана? Hello. Да мы вообще как... Я подумал, казахи, как буряты или казахи, да? Да, вот буряты, казахи. Не, почему? Буряты же они там вот на якут, да? Казакууд буряту гэдэг юм уу? Юм жаахан тий, ойлцоо харагдчихна хүмүүс ингэж андуурж байна. Бурятский понимаете, по сути? Нет. Нет? Вообще нет. Следующий раз? Да. Ну, вот, следующий отпуск. Ага. Так, да. Вода чистая, можете пить, пробовать. Энэ усан цэвэргийнэ ууж болно шүү. Тийм үү сте. Түшигүүд яг нэг хэрэгцээтэй байгаа. Тийм ээ. Аа гоохгүй. Хожигдоод хүмүүс яг банака уудаг хүмүүс нөгөө виц бодсон усууд уудаг. Тийснүүд гэдэг юм. Нэ. Таад тавсаач. Это усуу. Яг одоо өчтөр уусан газрыг хайж байгаа явж. Энэ газар ихтэй амар гоё газар үлээ. Яг би дууг нь бол тавьж чадахгүй баха. Өчтөр зүгээр уцаараа бичсэн. Тэгээд ер нь явж байгаа айнууд нь бүгдээр хитний 90-ад оны, 2000-ад оны
ихээр явуулчихсан рок pop гэж юм уу жишээлбэл Michael Jackson байдаг ч юм уу аль эсвэл бүр нэг яг энэ ордын линк дээр бичиж их мэтлээ амар олон гой гой айнууд гэдэг л тэгээд энэ авийн pub барнууд болон ерхэд нэг тийм одоо юу юм бэ ерөөс бид нар мэдэхгүй айнууд амар явдаг туркууд өөрсдөө энд хурж ирж амралтын өдрүүдэд ирдэм шүү байгаа. Тэгээд турк нэг тийм эзэн сонсож байгаа айнууд аяух яваад тэгээд энэ Old Town гэдэг газар болохоор өдөр нь ингээд амар гоо ингээд яг хвшлэг дээр гарч байгаа шиг чийл байдалтай байж байгаад оройн олонгууд нь яг хүүхдийн зош өгөлчтэй ингээд тэр даяараа ингээд хамаагүй газар хүмүүс уугаал архитаал гэдэг юм. Тэрэнц нэг тийм одоо монгол шиг бүр ингээд зам аав бол биш зүгээр тийм амар гоо чийлсэн байдалтай бүр ингээд өөндөө гой шовцсон байдалтай байт юм байлээ. Тэгэхээр энд бол яг ингээд хонол бас яг болно. Болын үед бол их арай нэг жоо зайдуу газар Олдоноос гарсан газар хонол арай төхөөрөмжтэй юм шиг бол санагдсан. Гэтэ энэ Олдон бол аюул нэг тийм турк трайхэстэйгээр Европын аль нэг эртний хотод байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэхүүц газар байгаа шүү. 너와 나 우리의 여름밤 그 세 글자 네 눈에 떠올라 잠깐만 아니야 떠오른 그 말 За ингээд Стамбул За ингээд Дубай За ингээд Анталиагийн хамгийн сүүлийн үечтэй бид ингээд явж байна. Ихэд нь бол 4 хоногийн турш бол хангалттай Анталиа хом кафе ийм тийм хотуудаар 100 жил явлаа. Тэгээд үзсэн юмудаа бол бүгдийг үзсэн. Тэгээд энэхийн хамгийн гой зүйлүүд гэх юм бол уур амьсгал нь бүр амар гоё. Ерхэд нь бол чиглэг гэдэг бүр хит чиглэг энэ төр бол биш яг хүн ингээд амьдлахад бол хангалттай төхөөрөмжтэй юм шиг. Тэг хүн болгон шиг болж байгаа өөр. Жишээлбэл манай нэг нь олонгууд нь стрим ингээд хүсмэс ингээд наалтаад амьд ядраатай байна гэж хэлсэн бол миний хувьд бол ерхэд нь бол болчихсон. Тэгээд хоолнууд бүгдээрээ айгүй гоё. Тэгээд ерөөсөө тийм дуунаас бараг бүх газар руу нэг тийм автнасаа төлөвлөж энэ төр бол ороогүй зүгээр ерхэд нь авч байгаалаа энэ гоё юм шиг байна. Тэгээд орсон газар олонны хоолны сонголтоо ерөөсөө маргаангүй маш зүг байсан. Хоол олон бүр үнэхээр хамттай. Тэгээд дээрээс Анталиа бол харьцангуй хямдхан юм байна. Одоо жишээлбэл бид нар Каппадокиад хоол идэхэд бол ойролцоогоор энэхээс бараг 2-3 кг үнэтэй төсчихсэн бол Анталиагийн хувьд болгонгууд нь аюул хямдхан боломжтой үнэтэй. Тэгээд дээрээс нь амтнаас үнээр чамчсан. Тэгээд ганц хэцүү зүйл нь болгонгууд нь шүл ус бараг байхгүй. Тэгээд яхаар монголчууд дээр шүлс аюул санд юм байлээ. Тэгээд нэг л удаа бид нар Каппадокиад нэг шүл уусан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө шүл хайгаад олдоогүй. Тэгэхээр тэрэн дээрээ л нэг жоохон хоолны асуудалтай болохоос бусад бүх талаараа хоол моо хэлээд зүйлүүд бүгдээрээ аюул гоё юм дээ. Тэгээд яг хүмүүс ингээд аюул тийм иргэжүүлээтэй түрүү ингээд телевиз дээр бүгдээ бид тэгээд ярьсан. Тэгээд наваа одоо гэж юм уу нажгаар нь дуурна ингээд пист авч мараад түүч мөрөө хийв шүү. Их сонирхолтой байдаг юм билээ. Тэгээд явцсан бид Каппадокиагийн Анталиагийн хамгийн сүүлийн өнөөдөр нэг дуу түрээсээ тэгээд дуугаар ерөөд нь хотооны жоохон тэгээд Анталиа өвдөх юм уу гэж бодож байна. Тэгээд Анталиагаас гарчаад одоо Стамбулд 2 хоног тэгээд явах байгаа. Gözlemlenebilecek bir yerde ve alarm gibi kapalıyken de aklıma... Diğer konular sattık. Ce soir, Masada. Yeah, I don't. Yes. What's your name? Omar. 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 Nice Yes. to meet you. I'm Buri.
You? Buri. Yes. Are you from Turkey? Yes. Yes. You? I'm from Mongolia. Mongolia. Mongolstan. Yes. Oh, Mongolia. That's perfect. That's perfect. Yeah. Thank you. Aha, dobra. İşte saksın oldu. Сарын 5 өнөөдөр хамгийн сүүлийн өдөр доо цаг 10 болж байна. Ямар ч өнөөдөр Гранд Базар авч базар явах. За Гранд Базар орж хүмүүст бэлэг авнаа гэдэг байгаа үг. Базар гэдэг манайхаар бол зах гэсэн үг. Би буруу сонсоог бол Стамбулын базар дэлхийн хамгийн хуучны базар. Эндээс юм авах орж урч дүнтэй зарах гэдэг юм байлээ. Тэгэхээр очих гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хэлсэн үнээр нь шууд битгий аваарай. Сайн ярих хэрэгтэй. Зах нь нэг тиймэрхүү зинтийн шопинг молл бол арай өөр. Би сайхан Шангрилагийн Levi's-аас бодож шаналж нэг цамц 300,000 төгрөгөөр авсан. Тэгээд энэ тийм моллоос Levi's байнгут ороод харсан чинь яг нөгөө 300,000 цамцаа байж байна. Үнийг нь харсан чинь бүр шок. Монгол мөнгөөр 80,000 төгрөг гэж авдیں۔ Сүүл Дубай явхад Дубайд байдаг брэндүүдийн үнэ нь Монголтой бараг л адилхан байгаад за Дубайч Монгол шиг үнэтэй юм байж гэж бодож байсан байдیں۔ Тэгсээр монголчин Дубай шиг үнэтэй газар байсан юм билээ. За тэр яг сүүлийн шөнө туркш кофе уугаад жаз хөгжим сонсгоор явсан байгаа. Бичлэгээ төгсөлд ер нь турк аялахад хэрвээ гэдгийг ярих болохоор туслан хамтаагаарай. Teşekkür ederim. Making coffee just for one and eating breakfast all alone. Wow, that's what
Ваас хатаж гануу газар үү. Амар гоё газар. Энд одоо ингээд Christmas болдог. I guess some of the time, maybe none of the time, I'm happy on my own. Баяртай Стамбул, баяртай Турк. Бүрийн явъя да. Бай. За тэгэхээр эцсийн дүгнэлт хэлэхэд Турк үнэхээр их таалагдлаа. Миний хувьд бол аялсан 5 дахь улс мөн Турк. Үндэ өөр газар аялах гэж байгаад бүтээгүй. Тэгээд 2 дахь сонголтоор Туркийг сонгосон л доо. Гэхдээ Турк бол миний хувьд хамгийн дуртай улс мөн байсан. Би бол хүн болгоно хүчтэй санал болгоно. Энд та бүхэл зүйлийг үзэж болно. Уул ус, далай, хад зүйлгээд үзэсгэлэнт байгаль, соёл шингэсэн олон хотууд. Ялангуяа хүмүүс нь хамгийн их таалагдсан. Энэ удаагийн влог дээр хангалттай их оруулж чадаагүй ч найрсаг халуун дулаан маш олон хүмүүстэй танилцаад ерөн л аялын чимэг үлдэх дурсамжууд бол газар газрын хүмүүс юм байна гэж бодогдлоо. Болдог бол дахиад 2-3 сар байвал сайхан юм. За тэгээд дэлхийн эзэс үргэлжлүүлээ. Боломж нь тааруул гэж хүлээлгүй, цүнхээ үрээс тийш болуудад аялаарэ гэж хүсэж байгаа хүмүүстэй хэлмээр байна. Мөнгө цаг хугацаа хоёр хизээш үрдэм байдгүй ч өөрийн нүдэрээ харж биеэрээ мэдэрсэн дурсамж гэдэг мөнхийн байдаг гэж оюутан ангийн багш маань хэлж ажиллаа. Хэрэг та өөрөөр аялах боломжгүй байвал аялын компаниар яваарай. Taba Trip маань монгол хэлтэй хөтөчтэй Турк улсын аялал явуулж байгаа шүү. Бид нэр өөрсдөө явсан болохоор ялангуяа би бол бичлэгээс гадна өөрөө хамаг хөтөлбөрөөр гаргаад газруудтайгаа яриад битүү уцаа байраас Google Map-аар очих газраа хайгаад овоо заагүй байсан. Харин аялын компаниар явах юм бол аюу амар ах. Taba Trip үний өвдчихсэн Turkish Airlines-тай хамтарч ажилладаг болохоор илүү боломжтой. Хамгийн гол нь маш найдвартай компани байна. Мэдээж хөтөлбөрт аяллаас гадна билет, буудлын их зэрэг зүйлүүдийг бас Taba Trip-ээр захиалах боломжтой байгаа шүү. За ингээд дараа жилийн аяллаар уулзъя. Энэ үргэлж хандаад баярлалаа. Bye bye.